За манай Баян Зүрх дүүрэг маань өөрөө одоо нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийн нэг байгаа. 350 мянга орчим хүн амтай. За манай эрүүл мэндийн төв болохоор салбар 3 амбулатортой. За тэндээ бол бэлгийн замаар дамжих халдварын 4 кабинет ажилладаг, 4 их хэмжээ ажилладаг байгаа. За өнөөдрийн байдлаар ер нь бол бэлгийн замаар дамжих халдварын бүртгэгдсэн шинэ тохиолдлуудыг авч үзэх юм бол Тэмбүү өвчин 1-р тал явж идэг. 18 оны тооноос харахад бол нийтдээ 512 Тэмбүү онцлогдсон байдгийг шинээр манай дүүрэгт. За тэрний 43% буюу 225 тохиолдолд жирэмсэн ээжүүдээс онцлогдсон байдаг. За жирэмсэн хяналт гэдэг маань өөрөө бол нөгөө өрхийн эмнэлгийн түвшинд анх жирэмсэн хяналтанд хамрагдаж эхэлж байгаа шүү дээ. Ээжүүд маань тэрнтэй холбоотойгоор өнөөдөр бид нар энэ хийж байгаа сургалт бол өрхийн эмч нарыг чадваржуулах тийм ээ. Халдварт өвчнөд тэмцэх сэргийлэх үндэсний хөтөлбөр Тэмбүү бусдын үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа томоохон сургалт байгаа. За манай дүүргийн 28 хорооны өрхийн эмч нар бүгдээрээ хамрагдаж байна. За энэ сургалтын гол ач холбогдол юу гэхээр Тэмбүү өвчний ер нь бол эмнэлэг зүйн онцлогоо, эмчилгээний дараах хяналт, урьдчилан сэргийлэлт ямар байх талаар ярилцлаа. За мөн эмнэлэг зүйн тохиолдлууд дээр багаар ажиллалаа. Төрөлхийн Тэмбүүгийн тохиолдол дээр бас ажиллалаа. За тэгээд ер нь бол хавьтал илрүүлэг маань бол бас тийм айхтар хангалттай бол явдаггүй шүү дээ. Тийм учраас хавьтал илрүүлэг тал дээр мэрэгжлийн эмч маань анхан шатныхаа эмч нартай холбогдож ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэ талаараа нэлээд ач холбогдол өгч сургалт хийж байна. Жирэмсэн болсон л бол тийм ээ амьдарч байгаа газрынхаа харьяалаар заавар жирэмснийхаа хяналтанд орох шаардлагатай байна. Ер нь одоо энэ төрөлхийн Тэмбүү гараад байгаа шалтгааны нэлээд их хувийг бол хяналтанд ороогүй жирэмсэн ээжүүдээс төрөөд байгаа шүү дээ. Төрөлхийн Тэмбүүтэй өгөө. Тийм учраас та өнөөдөр хөдөөний харьяалтай байх хамаагүй тийм ээ өөр дүүрэгт амьдар харьяалтай байх нь хамаагүй манай дүүрэгт одоо хаана амьдарчлаа тэр газараа хяналтанд орох хэрэгтэй байдаг. Бичиг баримт шаардахгүй. Яг л амьдарч байгаа газрынхаа өрхтөр очоод хяналтандаа л ороод товлынхоо дагуу 2 удаа энэ Тэмбүү илрүүлэх шинжилгээнд л хамрагдчих хэрэгтэй байгаа юм. Энэ тал дээр бол иргэд жоохон хариуцлагатай баймаар байгаа.